Монгол улс бол эрчим хүчний шавхагдшгүй их нөөцтэй улс орн билээ. Нүүрс, нар, салхи ус. Тийм ч учраас Монгол улс бол эрчим хүчний салбарт тусгаар тогтнолоо хадгалах, аюулгүй байдлаа хадгалах, цаашлаад экспортлогч орн болох зорилтыг бол ардчилсан намын үе мөрийн хөтөлбөрт бол тусгасан байдаг. Эрчим хүчний салбар бол эдийн засгийн өсөлтийг тэтгэх, аж үйлдвэрийг хөгжүүлэх үндсэн бас суурь байдаг. Энэ утгаараа ч ардчилсан нам засаглаж их цаг хугацаанд бол эрчим хүчний их усүрийг нэмэгдүүлэх, хүчин чадлыг нэмэгдүүлэх тодорхой бодлогууд бол хэрэгжүүлж ирсэн. За харамсалтай нь өнгөрсөн 9 жилийн хугацаанд бол эрчим хүчний салбарт бас дөрвтэй бүтээн байгуулалтууд бас төдийлөн хийгдсэнгүүд. За тэр утгаараа ч тэр эрчим хүчний салбарын одоо энэ аюулгүй байдлаас алдагдж байгаа нөхцөл байдал үүсэж байна. За тэр утгаараа бол бид сая шинэ Монгол Улсын ерөнхий сайд шинээр томилогдоход Улсын хурлын ардчилсан намын бүлгээс тодорхой бодлогын шаардлагыг хүргүүлсэн байгаа. За энэ шаардлагад бол 2025-аас 26 оны өвөл цахилгаан дулаан хангамж дутагдах эрсдлээс сэргийлэх, салбарын реформыг бодитоор хэрэгжүүлэх замаар эрчим хүчний хараат байдлыг бүрэн халах гэсэн зүйл заалтыг бол тусгасан. За засгийн газраас тун яралтай байдлаар эрчим хүчний тухай хуульд өөрчлөлт оруулах энэ хуулийн төслийг өргөн барьсан. За энэ хуулийн төсөлд бол анхаарал татж байгаа зүйлүүд бол эрчим хүчний салбарын суурь харилцаануудыг бол бас өөрчилж ийн хуулинд өөрчлөлт оруулах замаар. За тэр утгаараа Улсын хурлын ардчилсан намын бүлэг энэ асуудал дээр байр сууриа нэгтгэх шаардлагатай гэж үзэн Монгол Улсын хурлын тухай хуулийн 31-ийн 5 Улсын хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 12 дугаар зүйл заасны дагуу 5 хоногийн завсарлага авахыг эдийн засгийн байнгын орооны дарга хурал даргалагчаас хүсэж байна. За хуралдаанаас завсарлага авах Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль. За нам эвслийн бүлэг Монгол Улсын их хурлын тухай хуулийн 31-ийн 5 заасны дагуу завсарлага авах хэрэгтэй. Завсарлага авах хугацаа ажлын 5-аас илүү өдөр байх бөгөөд шаардлагатай бол нам эвслийн бүлгийн өсөлтөөр хуралдаан дараалах завсарлагыг хугацааг нэг удаа ажлын 3-аас илүү өдрөөр сонгож болно гэсэн ийм залттай байна. За ингээд ардчилсан намын бүлгийн дэд дарга Улсын хурлын гишүүн Жаргалангийн гаргасан саналаар за гэхдээ одоо эн чинь дахиж одоо бүлгүүд бас хоорондоо зөвшөлсөж болно тийм ээ Жаргалан гишүүн тийм ээ энэ хугацаа бол заавал 5 байх одоо наан нь одоо хугацааг юу яаж болно зогсоож болно тэгж ойлгож байна тийм үү. За 12-ийн 6 завсарлага авсан нам эвслийн бүлэг завсарлагын хугацааг уг хугацаанаас өмнө дуусгах болгож тухайн асуудлыг хэлцүүлэх санал гарч болно гэж заасныг бас энд тодруулж хэлье. За ингээд завсарлага авч байна. 5 хоног